Сайн байцгаана уу телевиз үзэгч та бүгдээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Монголын шүүгчтэй холбооноос бэлтгэн хүргэдэг ярьж буй хууль ээж нэвтрүүлэг маань өнөөдөр албан ёсоор бас ээлж дугаараа хүрэхэд бэлэн болж байна. Энэ удаагийн зочин шүүгчээр улсын дээд шүүхийн захиргааны танхимын шүүгч Банзарагч маань оролцож байна. Миний бие Балжины Баттар гэдэг одоо би соёл урлагийн их сургуулийн мэрэгжлийн дуулаачийн багш хийдэг сонгодог урлагийн чиглэлээр одоо олон сайхан залуучуудыг бэлтгэхэд бас явж байгаа. Энэ утгаараа би тэр бас өнөөдрийн нэвтрүүлгийг та бүгдээ хамтран үргэхээр бэлэн болоод байна. Гочоогийн Банзарагч Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд суралцж 1999 онд бакалавр, 2000 онд магистрийн зэрэг хамгаалсан. 2003 онд холбооны бүгд найрамдах Герман улсын Байротын их сургуульд хууль зүйн ухааны магистр, 2007 онд докторийн зэрэг хамгаалсан. 2001-ээс 2017 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн захиргааны эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор, дэд захирал. 2008-аас 2009 онд хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын албаны эрхлэгч. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өдгөө хүртэл Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Захиргааны шүүхийн онцлог гэж бас яг юу хэлж байна? Ямар маргааныг бас шийддэг вэ? Энэ талаар бас та бидэнтэй санал оолцооч. За та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр захиргааны шүүх бол 2004 онд анх одоо байгуулагдсан. Хууль нь бол 2002 онд батлагдсан. За тэгтээ байгуулагдсан нь 2004 оноос эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн Монгол улсад. Тэгэхээр энэ жил бол захиргааны хэргийн шүүх байгуулагдсны 20 жилийн болж байгаа юм. За тэгэхээр захиргааны шүүхийн онцлог юу вэ гэхээр энэ бол дагнсан шүүх. Өөрөөр хэлбэл захиргааны шүүх бол одоо ямар маргааныг шийдвэрлэх вэ гэдгийг хуулиар тодорхой заасан байгаа. Тэгэхээр захиргааны шүүх бол тэрл маргаанаар шийднэ. Өөр бусад маргааныг шийдэхгүй. Бусад маргааныг бол эртний одоо харьяаллын шүүх, эрүүгийн шүүх нь бол шийдэж явдаг. Тэгэхээр захиргааны шүүх бол үндсэндээ ямар маргааныг шийдэж байна вэ гэхээр ерөнхийд нь хэлэхэд нийт эрх зүйн маргаан. Өөрөөр хэлбэл маргааныг одоо хууль зүйн хувьд тийм ээ нийтийн болоод хувийн эрх зүй гэж ерөнхийд нь ангилдаг. Тэгэхээр тэр нийтийн эрх зүйн маргаан гэдгийг нь бол захиргааны хэргийн эрх шүүх дагнан шийдвэрлэдгээрээ бол онцлог юм аа. Нийтийн эрх зүйн маргааны тухай бас та тодруулаад сайн хэлээд өгөөч. За тэгэхээр нийтийн эрх зүйн маргаан гэдгийг бол зүгээр энгийнээр хэлэхэд нэг тал төрийн одоо захиргааны байгууллага байна л гэдгийг ойлгочих болно. Ер нь бол захиргааны байгууллага. Тэгэхээр нэг тал захиргааны байгууллагын гаргасан шийдвэр явуулсан үйл ажиллагааны улмаас тийм ээ хэрэг одоо тодорхой хүний эсвэл хуулийн этгээдийн эрхэн зөрчигдөх юм бол тэр эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхт хандна. Өөрөөр хэлбэл иргэн хүн тийм ээ болоод нөгөө талд захиргааны байгууллагын хооронд үүссэн. Тэр маргаан юунаас үүдэлтэй вэ гэхээр тэр захиргааны явуулсан үйл ажиллагаа гаргасан шийдвэрийн улмаас миний эрх зөрчигдлөө хууль ёс байна энэ шийдвэр чинь тийм ээ. Тийм учраас хамгаалж өгөөч гэсэн ийм л одоо маргааныг шийддэг. Нийтийн эрх зүйн маргаан биш бол шүүх нэхэмжлийг хүлээн авдаггүй гэж байгаа тийм. Өөр хүлээн авдаггүй тохиолдол бас байдаг. Яагаад юу н захиргааны хэргийн шүүх нэхэмжлийг хүлээж авах татгалзаад байт юм бэ гэдэг тийм ээ. Гэтэл бусад шүүх жишээлбэл одоо иргэний шүүх бол тэр болгонд их нэхэмжлийг хүлээж авахаас татгалзаад байдаггүй. Үндсэндээ бол нэхэмжил гаргалаа хүн одоо миний эрх зөрчигдлөө гэж хандхад бол тэр маргаан үсэл ингээл явдаг байх юм байна. Тэгэхээр энэ нөгөө миний хэлээд байгаа нөгөө дагнсан шүүхтэй холбоотой. Сая би хэллээ өөрөөр хэлбэл захиргааны шүүх бол хуулиар одоо яг тодорхой заасан маргааныг шийднэ гэж чинь тийм ээ. За би сая бол ерөнхийд нийт эрх зүйн маргаан гэж хэлчихсэн. За гэтэл одоо магадгүй саяны тохиолдолд нийт эрх зүйн биш маргаан хүрээдэрлээ. Тэгвэл одоо уучлаарай энэ бол захиргааны хэргийн шүүхийн шийдэх маргаан биш байна гэж хүлээх татгалзах юм байна тийм ээ. За нэг нөгөө талаар мөн одоо захиргааны маргаан боловч байж болох боловч одоо шилбэл нэг тал захиргааны байгууллага байгаа даа шүү дээ тийм ээ. Гэхдээ тэр захиргааны байгууллагын гаргасан шийдвэр явуулсан үйл ажиллагаа болгоныг бас марах боломжгүй. Яг бол захиргааны байгууллага бол явуулж байгаа захиргааны байгууллагын одоо шийдвэр бол зарим нь бол тухайн захиргааны байгууллагын дотоодод чиглэсэн шийдвэр үйл ажиллагаа байж болно. Дотоод үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл хин нэгний одоо эрхийг хүндсэн чиглээгүй, гадагшаа чиглээгүй. За зарим нь бол хэдийгээр гадагшаа чиглэсэн байж боловч яг тэр тухайн этгээдийн хувьд шууд ямар нэгэн үр дагавар, сүрг үр дагавар гэж хэлээ л та тийм ээ. Эрхийг нь хүндсэн ч байдаг юм уу? Ямар нэгэн шууд одоо эрх үүрэг үүсгэсэн, өөрчилсөн ийм үр дагавар үүсгэхгүй тохиолдолд бол мөн ялгаа байхгүй. Захиргааны маргаан нэг тал захиргааны маргаан нийт эрх зүйн шинжтэй боловч яг шүүхээр шийдвэрлүүлэх тийм ээ.
хэрэгцүү маргаан үр дагавартай гадагшаач гэсэн ийм маргаан биш байна гэж жишээлбэл татгалзаж байна. За тэгэхээр энэ бол нэлээд одоо хэмжлийг хүлээх бас татгалздаг үндслэл байдаг. За тэрнээс гадна захиргааны шүүхийн одоо үйл ажиллагааг зохицуулсан хууль байна. Захиргааны эрх шүүхт хэн шийдвэрлэх тухай хууль гэж тийм ээ. Одоо манай шүүхийн баримталдаг хууль. Нэгсэндээ энэ дээр чинь л одоо энэ хэмжлийг хүлээ ямар маргаан шийдгийг, хэмжлийг одоо ямар үндслээр татгалзахыг гэдэг чинь зохицуулсан байж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрнээс гадна иргэн одоо ямар хэмжлийн төрлүүдийг шүүхэд гаргаж болох юм бэ гэж тийм ээ. За тэгэхээр энэ хэмжлийн төрлүүдийг ерөнхийд нь бол хууль заагаад өгчихсөн байж байгаа. Гэтэл тэр хэмжлийн төрөлд хамаарахгүй маргаан үүсэх юм бол бас хүлээж авахаас татгалзах үндслэл бий болдог. Тэр нь юу вэ гэхээр нөгөө тухайн хүн маань өөрөө нэхэмжлийн одоо шаардлага буруу тодорхойлоод төрлөө буруу гаргаж байгаатай бас холбоотой байгаа. За тэрнээс гадна нэхэмжлээс хүлээн авахаас голчлон татгалздаг бас нэг үндсэл бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа байна. Өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлэх ажиллагаа бол явагдаагүй байна. Эхлээд та тэнд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хандах ёстой гэж шүүхт хэмжлийг хүлээн авахаас татгалзаж байна. За эсвэл энэ ерөөс таны эрхтэй ямар ч холбоогүй байна. Та яагаад энэ одоо захиргааны шийдвэр үйл ажиллагааг одоо юу гэдэг өвчнгөө болгуулна ч гэдэг юм уу те маргаж байгаа юм бэ? Танд яг ямар хамааралтай асуудал байна? Таны одоо хэмжлэх эрх бол танд бол алга байна. Танд биш энэ чинь өөр этгээдэд хамааралтай асуудал байна ч гэдэг юм уу те. Яагаад гэвэл шүүх маань хүний тодорхой этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргийх ер нь зорилго нь тэр. Тийм учраас тэр хүний одоо эрх ашиг шууд хөндөгдөөгүй. Хэдийгээр магадгүй одоо захиргааны шийдвэр пул бус байсан ч гэсэн тэр хүний хувьд ямар нэгэн үр дагавар үүсгээгүй, тэр хүнд ямар ч хамааралгүй байгаа бол бас хэмжлэг хүлээх бас татгалзах нь байна. За тэрнээс гадна мөн бас нэг одоо татгалздаг нэлээд татгалздаг үндсэл бол тухайн одоо нэхэмжлэгч иргэн хуулийн этгээд маань хууль заасан хугацаанд нэхэмжлэг гаргаагүй байдаг. Нэхэмжлэг гарах хугацаагаа алдсан байж байгаа тийм ээ. За гэх мэтчлэн одоо ийм шалтгаанууд үндслээр хууль заасан үндслээр бол шүүх нэхэмжлийг хүлээж авахаас татгалздаг. Тэгээ энэ нь бол нөгөө иргэний шүүхээс жишээлх юм бол арай илүү тийм ээ. Заасан байдаг учраас магадгүй бодит байдалд болохоор илүү захиргааны иргэн шүүх одоо нэхэмжлийг хүлээн авахаас татгалзаад байдаг. Энэ урьдчилан шийдвэрлэх үйл ажиллагаа гэдгээ бас тий тодруулаад бас мөн бас нэхэмжлийг гаргахад бас нэг юм хугацаа бас ярьж байна тий. Нэхэмжлийг гаргахад одоо яагаад хугацаа тавьдаг вэ? Энэ талаар та бас нэг тайлбар өгөөч. Тэгэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэдэг маань юу вэ гэсэн үг. Эхлээд захиргааны шийдвэрийн үйл ажиллагаа гарлаа. За тэгээд тэр шийдвэрээс улмаас иргэн миний эрх зөрчлөө гэж үзэж штэ тий. Тэгэхээр та эхлээд тухайн одоо захиргааны байгууллагт эхлээд хандаа гэсэн санаа. Өөрөөр хэлбэл эхлээд захиргааны байгууллага өөрөө алдаага засах боломжийг олгох юм байна тий. За энэ нь бол яг нэгдүгээр захиргаа өөрөө өөртөө хяналт тавьж байна. Тэгэхээр тэр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь жишээлбэл одоо дүүргийн засаг даргын гаргасан шийдвэрийг дээдчнийхэн засаг даргатна, нийслэлийн засаг даргатна. Тухайн одоо энэ шийдвэр чинь хууль ус байна, танаа энэ дуудчны засаг тийм ээ. Энийг хянаач. Нэг албан тушаалтных байвал одоо тэр газрынхан даргатна гэдэг юм уу. За зарим тохиолдолд бол жишээлбэл нөгөө хуулиар тэр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хяндаг байгууллагыг тусгаалan заасан байж байгаа. Жишээ нь их татврын маргаан дээр бол татврын байцаагчийн актыг хэрвээ эс зөвшөөрж байгаа бол татврын маргаан таслах зөвлөгөө тустай байгууллага байж байна. Дотроо байдаг. Тий. Тэгэхээр тэр бол өөрөөр хэлбэл нөгөө захиргааны байгууллага өөрөө өөртөө хяналт тавьж байгаа хэлбэр баггүй юу? За үнэхээр магадгүй одоо буруу шийдвэр гарцсан байгаа бол заавал тэрийг цааш нь шүүхээр явуулж хүмүүсийг одоо тий чирэгдүүлэх шаардлага байхгүй. Захиргааны байгууллагаас өөрөө өөртөө дотоод хяналт тавьж байгаа гэж чинь цаашдаа бас дахин ийм алдаа гарахгүй байх тийм ээ. Ийм ач холбогдолтой. Энэ утгаараа мөн одоо иргэдийн хувьд бол яг ингээл одоо 3 шатны шүүхээр явж зардал чирэгдэл цаг хугацаа алдах энэ үр дагаврыг урьдчилан сэргийлж байна. Мөн нөгөө талаас бас шүүхийн ачааллыг тийм ээ багасгаж байгаа гэсэн ийм одоо үндслэлээр энэ эхлээд бол яг урьдчилан шийдвэрлэх ажиллагаар хандаа гэдэг. За нөгөөт нь болохоор нэхэмжлэх хугацаа гэсэн тийм. Тэгэхээр энэ урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай бас холбоотой байгаа. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын шийдвэр гарлаа тийм. Одоо миний яадгээ. За одоо магадгүй миний амьдарч байсан газрын байрны одоо яг хажууд нэг газар эзэмших хэрэг нэг этгээдэд олгоч. Эсвэл одоо ингээ барилга барих зөвшөөрөл олгоч. Жишээлх юм бол тийм. За гэтэл хууль зааснаар бол энэ акт гарснаас хойш тийм актыг одоо захиргааны байгууллага бол ер нь хуулиараа мэдэгдэх үүрэгтэй. За магадгүй одоо тухайн орчинд амьдарч байгаа хүмүүст байдаг юм уу, олон нийтэд ч байдаг юм уу. Яг одоо жишээлх юм бол миний газар эзэмших эрхийг хүчинг болгоцсон бол захиргаа за таны газар эзэмших эрхийг чинь хүчинг болголоо шүү гэдгийг аль биесээр мэдэгдэх хэрэгтэй. Ийм хуулиараа үүрэгтэй. Тэгээ ингээ мэдэгдснээс хойш 30 хоногийн дотор одоо саяны нөгөө миний хэлдэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдох хэрэгтэй. За ингээд гомдсон чинь одоо амжилт олохгүй бай.
нөгөө хүн маань тий одоо захиргаа үгүй бид бол зөв шийдвэр гаргасан гэж хэлээ л да тийм ээ. Тэгэх юм бол одоо ямар зам бэ гэхээр шүүхэд нэхэмжил гаргах нь. Энэ шүүхэд нэхэмжил гарах хугацаа гэдэг маань одоо энэ урьдчилан шийдвэр ажиллагаанаа энэ шийдвэр гарснаас хойш 30 хоногт гэдэг тий. Хэрвээ урьдчилан шийдвэр ажиллагааны байгууллага ямар нэгэн шийдвэр гаргаагүй бол тэр хууль заасан шийдвэрлэх ёстой хугацаа өнгөрснөөс хойш 30 хоног. 30 хоног. За эсвэл магадгүй хуулиар заавал урьдчилан шийдвэр ажиллагаа явуулах шаардлагагүй шууд шүүхт хандах боломжтой байсан бол тэр шийдвэрийг мөн мэдгдснээс хойш 30 хоногийн дотор шууд шүүхт. Эсвэл одоо дээчдний байгууллага байхгүй. Жишээлбэл ерхий сайдын шийдвэрийг гаргасан шийдвэртэй холбоотой маргааныг дээчдний захиргааны байгууллага гэж байхгүй учраас тийм ээ. Шууд одоо тэр шийдвэрийг мэдгдснээс хойш 30 хоногийн дотор шүүхт хандах хэрэгтэй. Тэгэхээр энэ хугацаа заагаад байгаа шалтгаан нь юу вэ гэхээр хамгийн гол нь хэрвээ захиргааны одоо алиг шийдвэрийг тийм ээ захиргааны актыг гэж яриа. Захиргааны актыг энэ гомдол гарах хугацаа андаа гомдол гаргаагүй. Хэрвээ одоо таны гэхдээ мэдээж нэгдүгürt мэдсэн байх нь чухал байна тийм үү? За та мэдчихэд энэ актыг зөвшөөрөөд байна. Тэ? За миний өрхийн зөрчил магадгүй байгааг ч гэсэн за нэг тоохгүй гэдэг ч юм уу ач холбогдол өгөөгүй ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр ингээд 30 хоногийг өнгөрөөчхөөр акт чинь алдаатай байсан ч гэсэн хүчин төлөвлөлтөж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө хууль зүйн доктортой байдал нөгөө талаасаа бас ихтгэл хамгаалах зарчим гэж энд яригдсан. Жишээ нь би түрүүний жишээ хэллээ. Одоо жишээлбэл энд одоо барилгын зөвшөөрөл барилга баригдах гэж байна гэдгийг энэ орчин төрний хүмүүс бүгд мэдсэн байна тийм үү? За тэгтэл би 30 хоногийн дотор маргаагүй урьдчилан шийдвэр ажиллагаагаар хандаагүй. За тэгээ шүүхэд нэхэмжил гарах хугацаагаа бүр өнгөрцөн. Одоо бүр жилийн дараа, 2 жилийн дараа тий. Гэвгэнд үгүй энэ барилгын зөвшөөрлийг би хүчингүй болгоно гэж маргаж шít одоо бодит байлдсан юм байна. Гэтэл энэ тохиолдолд нөгөө одоо барилга барьж байгаа нөгөө барилгын зөвшөөрөл нөгөө газар эзэмшигчийн хувьд чинь итгэл үсцэн багхгүй юу? За миний одоо акт бол хуулисны юм байна. Миний актын улмаас надад гарсан актын улмаас бусдын эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй юм байна. За тийм учраас одоо би үйл ажиллагаагаа явуулах боломжтой юм байна. Гэт энэ одоо тухайн хүн чинь байдаг юм хөлийн этгээд чинь яаж яана? Хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа явуулаад цаашаа явуулж шүү дээ, тий. Тэгэхээр энэ нөгөө итгэл хамгаалагдах гэдэг зарчим яригддаг учраас энэ одоо хүн хилцэх хугацаа гэдэг нь бол чухал байдаг. Гэтэл иргэний маргааны хувьд бол хүн хилцэх хугацаа бол тэр шаардах эрхийн тухайд процессын хуулийн дээр бол одоо манайх шиг процессын хуулийн дээр байхгүй харин иргэний одоо ерөнхий хуулиндаа жишээлбэл одоо гэрээний маргаан бол тийм 3 жил гэдэг юм уу те. Гим орынх нь бол одоо хэд хэдийн 5 ч гэдэг юм. За ерөнхий одоо жишээлбэл хүн хилцэх хугацаа бол 10 жилийн дотор жишээлбэл марах боломжтой. Тийм учраас жишээлбэл хүн хилцэх хугацаа дууссан байна гэд иргэний шүүх бол одоо тий та шүүхэд нэхэмжил гарах эрхээ алдсан байна, хугацаа ч өнгөрцөн байна гэж татгалц цомцлоод бараг байхгүй юу? Тий. Тэр нэхэмжлийг хүлээж авахаас татгалцахгүй. Яг хэрэгээ шийдэхдээ таны шаардах эрх өнгөрцөн байна, тусцсан байна гэж одоо шийдэж байгаа байхгүй юу? Гэтэ энийг бол одоо манай энэ одоо шинэ ард түмэн буюу одоо тэр одоо аж ахуйн нэг төр захиргааны байгууллагатай ажиллаж байгаа хүмүүс бол маш сайн ойлгох хэрэгтэй байна. Яг тэгвэл нэхэмжлийн хугацаа бол 30 хоногийн дотор бол одоо тэр хүн бол одоо тодорхой хэмжээний гомдол санал тийм ээ. Тий, тухайн захиргааныхаа шийдвэр үйл ажиллагааг захиргаанаас мэдгдснээс хойш 30 хоногийн хугацаа байд юм байна. Энэ бол бас их хэрэгтэй мэдээлэл байна. Энийг одоо шинэ би өөрөө бас нэг урлагийн хүн болохоор бас нэг гэдэг юм манайх бол энэ бас жоо арай анги хол бас байдаг. Гэхдээ би өөрөө төрийн бас юм сургуульд бас багшилж байгаа болохоор бас энэ талаар бол зайлшгүй мэдчих хэвээр юм бас байх юм аа. Саяны энэ мэдээллийг бол айгүй хэрэгтэй мэдээлэл байна гэж би бас бодож байгаа. Тэр газар эзэмшигч одоо эрх зүйн одоо юу зөрчигдсөн байд юм уу? Одоо тэр барилгын үед юм уу? Тэгэхээр 30 хоногийн дотор нэхэмжлийн хугацаа гэдээ яриад байдаг тийм ээ. Одоо хүчтэй болох хугацаа бол одоо 30 хоног байл гэж ойлгож байна. Тийм одоо тухайн акт чинь магадгүй алдаатай байсан ч гэсэн та нэхэмжил гарах хугацаагаа алдчихж байгаа тэр акт чинь хүчин төгөлдөр болчихсон. Тэр акт нь хүчин төгөлдөр бол авчиж байна л гэж байна. Тэгээд тодорхой этгээдийн итгэл хамгаалалт авчлаа. Тийм байна. Тэгэхээр бид нар тодорхой хугацаанд л гомдлоо гаргаад тэр хугацаанд бид нар зөв буруугаа шийдэж явах хэрэгтэй асуудлаа тий. Хариуцлагатай байх хэрэгтэй. Бас яг зүгээр зарим одоо нэхэмжлийн хувьд бол ийм хугацаа тавьдаггүй нэхэмжил байна. Жишээлбэл илт хууль бус акт гэж байна. Илт хууль бус акт. За энэ нь юу вэ гэхээр ерөөсөө анханасаа одоо тэр захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа акт бол илэрхий одоо ноцтой алдаатай. Ийм алдаа байх ёсгүй. Одоо ямар ч одоо хууль зүйн үндэслэлгүйгээр жишээлх юм бол хүний одоо өмчөд талтцсан ч байдаг юм ба тийм ээ. Тэгэхээр ийм одоо илт хууль бус тэгээ ямар одоо актыг илт хууль бус гэж үзэх вэ гэдгийг угаасаа захиргааны ерөнхий хууль гэдэг хуулиндаа тэрийг заасан байж байгаа. Тэгэхээр тийм алдаатай актуудын тухайд бол хязгаарч нэхэмжил гаргаж болно. Яг бол илт хууль бус
байх ёсгүй акт учраас тий байхгүй байна л гэж үзэж байгаа байхгүй тийм учраас жишээлбэл эсвэл одоо эрх зүйн харилцааг тогтоох нэхэмжлэгээд бас одоо манайд шүүхүүд хандаж болдог нэхэмжлийн нэг төрөл байна гэсэн ийм тодорхой заачсан нэхэмжлийн тухайд бол саяны яриад байгаа хугацаа бол баримтлахгүй байх боломжтой. Захиргааны шүүхээр нийтийн ашиг сонирхлыг хамгаалаар одоо нэхэмжлэл гаргалаа л гэж байна тийм ээ. Яллагдлаа гэж олон мэдээлэлүүд ингээ заримдаа ингээ сошиал ч юм одоо сүүлийн үед одоо манайхан бол одоо ер нь яг ингээд бас хуулийг мэдчих одоо ажил албандаа бас ингээ зөв ашиглах өөрсдөө эрх ашигыг бас зөв хамгаалах ч гэдэг юм уу энэ талаар явж ял да нийтийн сүлжээ. Тэгэхээр энэ одоо ямар бас учиртай байна. Хүн болгон одоо жишээ нь иймэрхүү нэхэмжлэл гаргаж болох уу тийм ээ. Тэр талаараа бас та зөвлөгөө. За тэгэхээр одоо тэр шүүхэд хандж байгаа этгээдийн зөрчигдсөн тохиолдолд тэр хүн нэхэмжил гаргах хэрэгтэй тий. Танд хамаагүй бол нэхэмжил энэ танд хамаатай асуудал биш нэ гэдэг шахаас татгалцдаг гэдэг түрүүнд хэллээ шүү дээ тий. Тэгэхээр яагаад гэхээр шүүх бол тодорхой этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах нь бол үндсэн зорилго нь. За гэхдээ манай хуулинд тодорхой хуулиар заасан хязгаарын хүрээнд тийм ээ бусдын эрх ашигыг төлөөлж нэхэмжил гаргаж болно гэдгийг бол зааж өгсөн байна. За энд бол нэгдүгээр хэрвээ тухайн этгээдэд хуулиар нийт эрх ашиг төлөөлөх эрхийг олгосон бол. За одоо жишээлбэл өмгөөлийн тухай хуулиар өмгөөлөгч бол нийт эрх ашигыг төлөөлж нэхэмжил гаргах хэрэгтэй гэж заачсан. Яг энэ шиг жишээлбэл тийм яг л хуулиар хуулиар заагаагүй бол одоо жишээлх юм бол би одоо эсвэл та тийм энд нэг одоо ногоон байгууламж хэрэгтэй юм байна тийм энд одоо нэг машины зогсоол хэрэгтэй юм байна. Ерөөсөө нэхэмжил гаргая. Энэ одоо нийтийн газар дээр одоо яхаараа энд байшин барьж идэг. Энийг ерөөсөө эсэргүүцнэ ч гэдэг тийм. Ингэж бол нэхэмжил гарах боломжгүй. Энийг хэн нэхэмжил гаргаж болох вэ гэхээр саяны хэлээд байгаа хуулиар нэгдүгürt эрх болгосон этгээд. Эсвэл хууль заасан шаардлагаас төрийн бус байгууллага. Тэгэхээр нийтийн эрх ашиг гэдэг чинь ямар асуудал хамаарч байгаа гэхээр нийтийн эрүүл мэнд, хүүхдийн эрх, нийтийн өмч, хүрээлэн борчин. За тэгэхээр ийм дөрвөн асуудлаар энэ асуудлын хүрээнд нэгсэндээ нийт эрх ашигыг төлөөлж болох нь байна тийм үү. Тэгэхээр төрийн бус байгууллага жишээлбэл хэрвээ одоо нийтийн өмчийн асуудлаар нэхэмжил гаргаж байгаа бол тухайн байгууллагын дүрмийн зорилгод нь тэр асуудал байх хэрэгтэй. Түүнээс хойш одоо өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах нийт эрх ашигын байгууллага жишээлбэл энд одоо хүрээлэн борчны асуудлаар нэхэмжил гаргая гэхгүй нэ тийм. Тэгэхээр тэр шаардаад байгаа асуудалтайгаа холбоотой үйл ажиллагаа явуулдаг энгийнээр хэлвэл тийм ээ. Тэгээд энэ үйл ажиллагаа шиглийн дагуу гэсэн үг шүү дээ. Шиглийн дагуу явж байгаа. Тэгээд сүүлийн 3-аас доош үжил доктортой үйл ажиллагаа явуулсан байх. Тэр бус байна. Яагаад гэвэл энэ нийт эрх ашигын асуудлыг далимдуулаад бас сүр үр дагаврууд үүсдэг. Тийм ээ. Өөрөөр хэлбэл нийт эрх ашиг гэж хэлээл те. Тэгэл одоо зүгээр үйл ажиллагаа явуулж байгаа одоо нэг иргэн хуулийн этгээд дарамт учруулдаг те. За нэхэмжил гаргана та нарыг шүүхээр маруулна гэл үндсэлтэй ч вэ үндсэлгүй ч энэ үе чи бас л асуудал үүсгэж байна шүү дээ тий. Тэгэхээр нөгөө үнэхээр энд одоо нэхэмжил гарах хэрэгтэй гэдэг мөн үү? Үнэхээр энд нийтийн эрх ашигын асуудлыг одоо нэгсэндээ үнэн зорилго нь мөн үгүй гэдгийг л яах гэдэг байна. Шалгах гэдэг шүү дээ тий. За тэгээд тэр шаардлага болж байна гэж бодож байгаа бол за одоо тэр нэхэмжлийг хүлээж аваад үнэхээр одоо эрх ашиг зөрчигдсөн үгүй юу гэдгийг хянаад одоо шүүх шийдэж байна тий. Нийт эрх ашигыг төлөөлөх нэхэмжил гэдэг нь бол харьцангуй сүүлийн дэлхийн улс орнуудад бий болж байгаа хэлбэр юм байлээ л дээ. За тэгээд зарим улсууд огт зөвшөөрөх улсууд байна. Та шүүх бол зөвхөн үний зөрчигдсөн эрхийг л сэргэн. Тэгэхээр одоо миний өмнөөс те та шүүхт нэхэмжил гарах тухай ойлголт байхгүй. Одоо энэ сэтгүүлчдэр ингээд салбар явж байна. Яг хөө тэд нар бол ингээд ажил гэж ингэж л байгаа те бүх салбарт ороод явж л байгаа байхгүй. Сонгол одоо зарим ингээд төрийн бус байгууллагууд ч юм уу одоо үйл ажиллагааны чиглэл шал өөр мөртлөө ингээд тэнд уулуурхаа дээр очиод одоо өнөөдөр юу гэдэг одоо тэндээс бас нэг тодорхой хэмжээний ингээд явж штэ нэг хөрөнгө мөнгө авдаг юм уу. Асгүй дараа нь бүр шал өөр одоо усны чиглэлээр ч одоо юу ингээд энд бас нэг юм барьцайлбар байна уу эсвэл нэг шантаж маягийн нэг юм ажил хийдэг бас нэг бүлэг хүмүүс байгаад байна шүү дээ. Яг энэ үр дагавраас өршин сэргийлэх зорилготой л энэ одоо хязгаарлалт байдаг байхгүй. Жишээ нь энтхэг бол одоо нийт эрх ашиг маш задаа учраас өнөөдөр тэрэндээ тэр шүүх нь одоо тэр ачаалаад дийлэхэ болоод тий. Тэрийг нөгөө сөргөөр тийм ээ ашигладаг ийм одоо байдал бол бас ийм үр дагавраас үүсгэх юм байл та сөргөөр. За тэгээд захиргааны хэргийн шүүхээр одоо хэр их маргаан шийдэгж байна. Мөн үү? Хууль ус бас үйл ажиллагаанаас хэр хамгаалж чадж байна ч гэдэг юм одоо тэр талаар та бас. Захиргааны шүүх 2004 онд байгуулагдсан тийм 6 сарын 1. Айгу мэдсэн байгаа. Бүх аймагуудад байж байгаа шний шүүх тийм. За зөвхөн нийслэлийг аваад үзэх юм бол яг нийслэлд бол мэдээж хэрэг маргааны ихэнх нь одоо үүсч шийдэгддэг. Тэгэхээр жишээлбэл 2004
4 онд анх байгуулахад захиргааны иргэн шүүгч 165 их хэмжлэг хүлээж авсан байж. 160. 4 онд анх байгуулагдаад. За. 2023 онд одоо өнгөрсөн жилийн байдлаар бол 2500 гаруй хэрэг хийж байна. Тэгэхээр эн чинь бас нэг тоо баримт үзүүлж байна тийм үү? За тэгээ эндээс энэ одоо жишээлбэл 165-аас өнөөдрийг хүртэл нь 2000 гаруй 2500 тийм орчим хэргийг чинь жишээлбэл нэг ойролцоогоор дундчиж авч үзэх юм бол нэг 30-аас 50 хүртэл. За ганц нэг жилүүдэд бол нэг 60% одоо давсан байдیں۔ Давна гэдэг нь анхны шүүхэн шийдвэрийг хүлээмжшүүлэхгүй байна. За мөн тэр давхаар хянагдсан хэрэгүүдийн за нэг ойролцоогоор бас нэг 50 орчим хувь нь ерөөхдөө дэж хөвгтөр бас гомдож байгаа. Тэгэхээр яг эндээс юу харагдаж юу зөвхөн ерөнхий тайм ямар дүнэлт хийж болох вэ? Тэгэхээр жишээ нь энэ олон анхан шатны шүүхөр жишээлбэл нодон жилийн одоо шийдэгдсэн 2500 орчим хэргийг чинь нэг 50% нь давж байгаа гэдэг нь 50% нь анхны шүүхэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг шүү дээ тийм. А тэгээ ер нь бодит байдал практик дээр ихтэй энэ давж байгаа тал бол хэн байдаг вэ гэхээр хэмжлэгч тал байдаг. Ихэнхдээ 60-70% ямар ч байсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр анхан шатанд одоо хിവэр үлдээд гомдохгүй байгаа тэр шийдвэрт гомдохгүй байгаа шийдэл бол ихэнхдээ эргэн талдаа гарсан байгаа учраас гомдохгүй байгаа тийм шүү дээ тий. За яг үнэхээр хариуцлагч талдаа гарсан байгаа бол тухайн эргэн за би одоо миний буруу байсан байна. Үнэхээр захиргааны угаасаа шийдвэрийн зөв юм байна одоо тий. Ингээ хүлээн зөвшөөрсөн байж болж байна тий. За ингэхээр энэ маань өөрөө үлсэн маргааны 50-60% бол иргэний талд гарч байна гэдэг чинь энэ хэмжээгээр л яг их хамгаалагдж байна гэж хэлж болох байх л та тийм ээ. За тэгээ яг бас нэг одоо захиргааны шүүхийн нийгэмд үзүүлсэн үр нөлөө гэх юм уу тийм ээ. За мэдээж иргэн бол захиргааны байгууллагата хэдийгээр одоо хуулиар давуу эрэхтэй захиргааны байгууллага тийм хуулиар одоо тусгаалсан эрхийн дагуу шаардж штэ тийм ээ. Боловч би бол иргэнийхээ хувьдаа энэ байгууллагын шийдвэрийг хэрвээ одоо хуулиас гэж үзэж байгаа марах боломжтой байна гэдэг энэ ухамсар хэрэгцсэн ухамсар иргэдэд одоо төлөвшсөн байж байна тийм. А нөгөө талаар захиргааны байгууллага өнөөдөр илэрхий одоо түрүүний ярьдаг илт хууль бус акт гаргах тийм ээ. Хууль бус шийдвэрээр одоо иргэний эрхийг зөрчих энэ юу чинь ашиг болж байгаа байхгүй юу? Би ч одоо бас ард түмнээ төлөөлөл ярьж байна. Тийм л ард түмэнд ойлгох ойлгомжтой. Одоо сүүлийн үед одоо их хурлын сонгуул гэдэг юм за орон нутгийн сонгуулиуд сая явагдаад дууслаа. Тэнгуул тэнчин одоо өнөөдөр боловсон хүчний асуудал нэгдэж айгүй муу байна. Хоёр чигээр яг тийм төвшин шийдвэр гаргах хэмжээний бичиг одоо үйл ажиллагааны чиглэлээ бас мэдлэг нь бага байна л та. Тэгэхээр энэ чиглэлээс авахлаа тэдэрт эсвэл нэг юм сургалт тийм үү тийм ээ? Одоо энэ дайлангуй чиглэлсэн тийшээ чиглэлсэн сургалт байд юм уу? Эсвэл ихтэй сургуулиудын ер нь цаашдаа одоо яг энэ төрийн албан хаагчдыг одоо ингээл сонгон шалгуулалт аваад янз бүрээр явж байгаа. Энд ингээд одоо яг битэрий ярьж байгаа шиг иймэрхүү юмнаас бод болгоомжлуулах байд юм уу? Урьдчилан сэргийлэх байд юм уу? Иймэрхүү сургалт байд юм уу? Иймэрхүү юмуд явж болох болов гэдгийг бас танаас. Яг явж байгаа мэдээж хэрэг те. Тэгээд яг саяны таны хэлж байгаа шалтгаан бол хэд хэдэн шалтгаантай байх хүчин зүйл байх те. За юунд нөлөөлж байгаа гол зүйл бол манай энэ төрийн албаны докторгүй байдал. Тийм. Боломж албаа те. Өөрөөр хэлбэл одоо нэг сонгуулиар нэг нам гарч ирдэг. За тэгээд тэрийгээ тагаад нөгөө ажиллаж исэн хүмүүсүүдийг өөрчлөөд одоо өөрсдийнхөө хүмүүсийг тавиад одоо тийм ээ. Эндээс чинь яаж юм бэ гэхээр нөгөө төрийн алба гэдэг бол үргэлжилсэн залгамж холбоотой. Яг үнэ. Ажлаа мэддэг хүн улам мэрэгшээд ахиж твшээд явж байгаа юм л байна. Гэтэл энэ зарчим маань алдагдсан. За энд алдагдж байгаа та шалтгаан нь бол магадгүй одоо бас тухайн хуулийн өөрийнх нь хэрэгцээ зохицуултын хамгаалтын хангалттай биш зохицуултаас бас болж байгаа юм магадгүй. За яг одоо манай тохиол одоо төрийн албаны хууль маань шинжлэгдээд батлагдсан. За харьцангуй бас энэ одоо доктортой байх чиглэл рүү тийм ээ. Энэ хууль тогтоомжийн зохицуулт бол хийгдсэн байгаа. Одоо бас үр дүн гарч байна. Шүүхтэр ирж байгаа маргаанаас ч харагдаад эхлэв шүү дээ. Тийм. За нөгөө талаар яг таны хэлж байгаагаар бол боловсон хүч. Одоо Монгол улсад бол ер нь боловсон хүчний дутагдал гэдэг юм бол хаа сайгүй болсон. За боловсон хүчний дутагдал. За тэгээ дээрэс нь бэлтгэж байгаа боловсон хүчний мэдлэг ур чадвар. Энэ юу гэхээр нөгөө сургалт судалгаатай холбоотой. Тэгээ яг мэдээж хэрэг энэ төрийн албан хаагчдын чадварыг одоо дээшлүүлэх сургалтыг үргэлжлсэн сургалтыг байнга явуулж идэг байгууллагууд байна. Одоо удирдлагын актив гээл те одоо энэ төрийн албан хаагчдыг байнга сургаж идэг энэ сургалтууд шатандаа явж ийн хуулийн сургуулиуд нь одоо мэдээж хэрэг хөтөлбөр юмаа сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа тасралтгүй явж байна. Хүчтэй холбоонд дээрч одоо энэ чиглэлийн бүх одоо төрийн хүлчдийг
сургах тийм ээ чиглэлийн үйл ажиллагаанууд сургууль судалгааны ажил явуулж байдаг тийм. А яг шүүхийн үед бол жишээлх юм бол одоо төрийн захиргааны байгууллагуудад шууд сургалт ордог ч юм уу тийм одоо үндсэн чиглэл бол байхгүй. Харин шүүгчтэй одоо тийм ээ мэрхшүүлэх сургах улам одоо чадварчуулах энэ чиглэлийн сургалтууд бол байна. За баярлалаа. Маш сайхан ойлгомжтой бас сайхан хэлж өглөө. Та бол одоо өөрөө улсын дээд шүүхийн шүүгч одоо хүн. Тэгэхээр одоо гомдол одоо явахгүй байна. Санал одоо их яриад байна тийм ээ. Энэ одоо үнэн бол яагаад тийм учиртай байдгийг тэр талаар. За энэ бол юутай холбоотой вэ гэхээр хуулийн өөрчлөлттэй холбоотой юм. 2021 онд бол хуульд өөрчлөлт ороод улсын дэд шүүх ямар одоо тохиолдолд гомдлыг хүлээж авах вэ гэдгийг хуулиар заасан. Өмнө нь бол тийм хязгаарлалт зохицуулт байгаагүй учраас одоо түрүүний нөгөө давзаалтчдын шүүхийн шийдвэрийг одоо зөвшөөрөхгүй байгаад л одоо гомдол гарахаар хяналтын шат буюу улсын дэд шүүх дээр ирнэ. Ирсэн маргаан болгоныг хүлээж авдаг. Ямар нэгэн шүүлтүр байхгүй хяндаг юм байсан. Тэгээ 21 онд хуульд өөрчлөлт ороод дэд шүүх бол хууль хэрэглээний онлын шүүх юм аа гэдэг олон улсын одоо энэ чиг хандлагыг баримжаалаад энэ чиглэл рүү явах хэрэгтэй юм аа. За тийм учраас гаргасан гомдол болгоныг авахгүй тийм ээ. Шаардлагатай гэж үтсэн хууль заасан үндслээр л гомдлыг авна. За энэ нь ямар үндсэл вэ гэхээр 4 үндсэл байна. За энд нэгдүгээр жишээлбэл одоо эрүү иргэн захиргаа гурваланд нь адилхан зохицуулт байж байгаа. Шүүхийн хуулийн хэрэглээний зөрүүг арилгана. Өөрөлдвөл 2 шатны шүүх анхан гэдэг юм уу эсвэл давх нь аль нэг нь одоо хуулийг буруу хэрэгэлсэн. Эсвэл хоёулаа жишээлбэл тухайн хуулийг буруу тайлбарлаад хэрэгэлчихсэн. Байвал тэр хуулийн одоо хэрэглээний зөрүүг зөвтгөх зорилго байх гэдэг шүү дээ тийм ээ. За тэгвэл энийг бол яг нь хяналтын шатны шүүх хүлээж аваад хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахын тулд авах нь нэг. Хоёрт нь жишээлбэл шүүхийн одоо манай одоо шүүгч нь тухайн маргааныг шийдвэрлэхдээ баримтлах журам гэж байна тийм. Гэтэл тэр журмаа өөрөө ноцтой зөрчснөөс болоод одоо тэр шүүхийн шийдвэрт нөлөөлөх юм алдаа гаргасан. Магадгүй одоо жишээлбэл нэхэмжлэгч хэргийн оролцогч бол өөрийгөө хуралдаанд орж тайлбараа хийлгэх тийм нотлох баримт та одоо үнэлүүлэх гэдэг их олон эрхүүд байна шүү дээ тийм. Гэтэл тэр эрхийг огт эдлүүлэхгүйгээр одоо шүүх хуралдааныг өөрийнх нь одоо жишээлбэл эзгүүд нь явуулчихдаг ч гэдэг. Яг ийм тохиолдол бага л та. Гэхдээ жишээлбэл те ийм одоо хэрэг хинэн шийдвэрх ажиллагааны журам ноцтой зөрчсөн юм зөрчил байвал тэр оролцогчийн эрхийг хангах үүднээс нэг гэсэн доо те авч байна. За өшөө 3 түнцэл нь юу вэ гэхээр дээд шүүхийн тайлбар, улсын дээд шүүхс тайлбарууд гаргадаг. Одоо энэ хуулийг бол энэ хуулийн энэ тодорхой бус ойлголтыг ингэж ойлгоно. Эсвэл одоо өмнө нь ижил төсөөтэй шийдсэн хэрэгүүд байна те. Ингээд жишг тогтцсон гэж хэлэх үз те. Гэтэл тэр одоо шийдвэр тогтоолоос өөрөө шийдсэн. Бол одоо энэ яагаад өөрөө шийдсэн байна вэ? Магадгүй энэ өөрөө шийдсэн бас үндэслэхүй байхыг үгүйсэхгүй шүү дээ те. Тэгэхээр өмнөх бидний одоо гаргацсан тайлбар шийдвэрээс зөрж байгаа учраас авч үзээд үнэхээр өөр үндэслэлтэй байна гэвэл нэг өөр асуудал байна тийм үү? Гэтэл ямар ч тийм одоо тэр өөрөө шийдсэн үндэслэл нь өөрөө үндэслэл бүхий биш байгаа бол одоо тэгвэл энэ буруу байна. Энийг нэг хуулийг одоо нийгмээр хэрэглэх гэдэг шүү дээ нэгсэн доо тий. За тэгээд сүүлийнх нь бол тухайн асуудал магадгүй одоо цоо шинэ хууль гарцсан. Энэ хууль гаргахаар шинэ хууль зүйн ойлголтыг хууль хэрэглээг тогтоох анх удаа тухайн маргааныг шийдсэн. Эсвэл одоо шинэ хууль зүйн ойлголт бий болсон тий. Тэгэхээр тэр ойлголтыг тайлбарлаж хуулийн хэрэглээг тогтоох тийм ээ. Ийм одоо 4 үндслээр бол яг нь дээд шүүх хяналтын гомдлыг хүлээж авч байна. Тэгэхээр нөгөө хүлээж авахаас татгалзаад байна. Их маргаанууд татгалзаад байна гэхээр тэр 4 гомдол энэ 4 үндслэлд хамаарахгүй гомдлууд байна гэж үздэг байгаа байхгүй. Тийм учраас энэ одоо тий давцалтгчны шүүхийн шийдвэрээрээ энэ шийдвэр бол ингээд дуусаад одоо тэр маргаан манд дуусаад хүчин төгөлдөр болох юм байна. Тэр нь бол давхан шийдвэр нь бол зөв юм байна. Ерөнхийдөө тий гэсэн ийм үндслэлээр л одоо юу гаргаад байгаа. Тэгэхээр одоо манай хуульчид иргэд те одоо хяналтын шатны шүүхэд гомдол гарганаа гэж байгаа бол саяын дурдсан үндслийн аль үндсэлт нь таны одоо маргаж байгаа үндсэл хамаарах юм бэ гэдгээл их тодорхой нотолж те тэр гомдлоо гаргах юм бол илүү бас яг ойлгомжтой. Гэхдээ яг шүүх бол жишээ нь хяналтын шатны шүүх яг зарим тохиолдолд жишээлбэл одоо манай ялангуяа хуульчдын тунд энэ 4 үндслийн алийг ч энэ хүн гомдолтоо заагаагүй байж хахад яхаараа дийч авчиж байгаа. Гэтэл би одоо ингээл 4 үндслийг баг бүгдийг ингээд бичээд хахад яхаараа авахгүй байгаа гэдэг асуулт үүсээд байгаа байхгүй тийм үсдэм байна.
Тэгэхээр магадгүй тэр одоо гомд гаргаж байгаа хүн аль энэ хуулийн дөрвөн үндслийг яг тэр нинэ гэж тодорхой хараагүй болч бид чинь бас өөрийн гэсэн юу байж штэ тий мэдээл жишээлбэл бид өмнө нь энэ төрлийн маргааныг яаж шийдэжсэн бэ гэдгээ зөндөө олон шийдвэрүүд тий бид өөрсдөө гаргасан тайлбараа мэдэж байна. Тэгэхээр магадгүй энэ өөр байх боломжтой байж магадгүй юм байна. Энийг нэгтлээ гэдээ авчиж байгаа байхгүй жишээлбэл тий. За тэгээд тухайн асуудал нь яг хөө тэр хүн одоо ингээ маргаж чинь тэгтэл өө эн чинь бол шинэ ойлголт юм байна. Ач холбогдолтой юм байна. Энийг авъя. За гэтэл нөгөө хүний одоо ингээд би дөрвөн үндслийг дөрвөлд ингээд битцсэн гэдэг байгаа нь угтаа болвол яг тэр одоо жишээлбэл те одоо юу гэдэг хууль шүүх хуулийг зөрүүтэй хэрэгжилээ гэдэг байгаа боловч тэр нь одоо үйл баримттай бодит тухайн хэргийн одоо нөхцөл байдал үйл баримттай холбоотойгоор зөрүүтэй байдаг ч юм уу. Өөрөөр хэлбэл нөгөө яг авъя авах хэрэгтэй гэсэн тэр одоо энэ бол эргэцсэн хувьд маш ач холбогдолтой юм а гэж нэхэмжил гаргаж байгаа боловч тэр нь тийм ач холбогдолтой биш үшээ аль хэзээний одоо тийм ээ хууль хэрэглээнд тогтчихсон те ийм байх юм бол одоо жишээлбэл авахгүй байгаа байхгүй тий. Тэн дээр л энэ манай хүмүүсийн одоо гомдол санал тэмдэл явуулах шиг байна л да тийм ээ. Одоо тэрийг чинь би ч гэсэн маруухан ойлгоо сууж байна. Одоо бас ялгаа байхгүй тий. Тэгэхээр одоо гэж чинь ойл зүүн шинэ ойлголт гэдэг ингээл ярьж байна тий. Тэгэхээр ач холбогдолтой гомдлыг бас хүлээж авч байна гэх нь ер нь хэр олон гомдол санал бас ирж байна. Тийм ээ бас үр дүн байх хэрэгтэй шүү дээ. Альва юм чи бас тэр одоо ойлголтын зөрүүгээс болд юм одоо саяны ярьж штэ дөрвөн бий бичээд дөрвөн байх хогт ягаад болохгүй байна. Тэгэхээр тэр тухай таваас нэг дэлгэрүүлж яриач. Яг гоо тэгээд эн чинь бол 2021 оноос хойш энэ хэрэгжиж эхэлж байгаа тийм ээ. Бид бол одоо өөрөөр хэлбэл энэ хянах энэ үйл ажиллагаа илүү одоо тодорхой, илүү боловсронгуй болгох чиглэлээр усын дэвших бол бас тодорхой ажлуудыг хийгээд жишээлбэл энэ гомдлыг бид нар ямар ч юмар за эхлээд одоо тэр гомдлыг хүлээж аваад туслахад ямар судалгаа хийхээ. За одоо жишээлбэл процессын ямар нэгэн үнэхээр алдаа байна уу? Тэр гомдол тухайн хүн гомдол дурдсан ч дурдаагүй ч бид нар жишээлбэл эхний ээлжийн туслахуудаараа процессын гомдол ноцтой гомдол байна уу гэдгийг шалгуулж. За магадгүй энэ хэрэгтэй төсөөтөө өмнө шийдсэн ямар шүүхийн шийдвэрүүд байна вэ гэдгийг эхний ээлжийн жишээлбэл туслахуудаар хэлгүүлж байгаа байхгүй жишээ шүүгч нар юм. За ингээ аваад одоо хянахдаа бид нэр үнэхээр одоо энэ дөрвөн үндслийн аль нэгэнд хамаарах үгүй юу гэдгийг хяталж үзэж тийм гомдлыг уншиж, шүүхийн шийдвэрээ уншин, магадлалаа уншин, хийгдсэн судалгаануудаа харна. Ингээд одоо үнэхээр үндэстэй байна гэд авах юм бол одоо тэр хуралдаанаар хилцүүлэх гээд авцсан шийдвэртэй холбоотой дахиад илүү нэрвчилсэн судалгаа. За энд бол одоо олон улсын судалгаа тийм ээ дотоодын одоо хууль тогтоомжийн судалгаа, онлын судалгаа гэх мэтлэн судалгаанууд шийдвэрлэж байна. Тэгэхээр магадгүй одоо хуулийг хэрэгжиж эхлэх үед бол бас бидэрт учир дутагдaltaа дутуу харсан зүйл байж магадгүй тий. 3 жил одоо өшөөл цаашаа илүү яг боловсронгуй болж илүү л одоо хийх ёстой үндсэн одоо тэр онлын шүүхийн чиг үүргээ бол хэрэгжүүлэх хэл одоо ийг хичээж явж байгаа. Өнөөдрийн бидний ярианы гол сэдэв болсон заргааны шүүхний хэмжлийг хүлээн авахаас татгалздаг шалтгаан сэдвээр одоо банзрах шүүгч маань их тодорхой бас их дэлгэрэнгүй сайхан ойлголттой ярьлаа гэж бодож байна. Танд бас би ажлын өндөр амжилт хүсье. Сайн сайхныг хүсье. Танд бас ажлын өндөр амжилт баярлалаа. Хүсээрэй. Хамт олондоо бас баярлалаа. Энэ одоо нэвтрүүлгийг удаа дараа ингэж цуврал байдлаар иргэдтэй эргэцэн ойлголт түгээх зорилгоор манай шүүгчдийн холбоо энэ санаачлаад энэ телевизийн хамт олон маань бас энэ одоо цуврал нэвтрүүлгийг бэлдэж байгаад бол ярьж буй хууль гэдэг хүн ер нь бол тэгдэж штэ одоо нэг уншихаас илүү зарим үед одоо бас түүнийг харж барьж мэдэрч байх хэрэгтэй гэж. Тэгэхээр хуулийг бас ийм энгийн хэлбэрээр бас ард түмэн тийм ээ. Одоо энэ төр захиргааны даялгаврын одоо энэ янз бүрийн маргаан зөрчил одоо сүүлийн үед энэ зарим мэддэг зарим мэдхгүйгээс болж гаргадаг энэ алдаанаас бас айлуулах энгийн хэлбэрээр хуулийг бас та бүгдэд бас ойлгуулах гэж бас энэ удаагийн дугаар бас их сайхан амжилттай бас явлаа. Тэгээд танд бас би ажлын амжилтыг дахин хүсье.